Улсын хурлын дарга эрхэмшүүдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын хурлын гишүүн Лавгсарангийн Сорон зам болд оюун сайхны Алтан гэрэл, Гончигдоржийн Уянга гишиг, Батгүйгийн Даваахүүгийн Пүрэв даваа, Эренчин доржийн Батулд Дасцангийн их түвшин нарын 6 гишүүн 2024 оны 4 сарын 30-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн. Манай улс 2014 оноос өмнө зөвхөн хувь хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгдэг байсан бол 2015 оны эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгаар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмыг анх хуульчилсан. Улмаар 2017 оны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэж тусгасан. Мөн хуулийн 20 дугаар бүлгээр хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тусгаалсан бүлэг оруулж хуулийн этгээдийн гэм бурууг тогтоож түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг процессын хувьд тодорхой хэмжээнд зохицуулагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ гэж заасан бөгөөд хуулийн этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс хэргийн оролцогчийн хувьд ялгамжтай авч үзсэн. Хэдий тийм боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчид хамаарах зарим зохицуултыг хуулийн этгээдэд нэгэн адил хэрэглэх байдлаар ерөнхийдөө тусгасан ба хуулийн этгээдийн онцлог тохирсон журам бүрэн тусгагдаагүй. Тэдгээрийн нэг нь хуулийн этгээдэд авах тасан сэргийлэх арга хэмжээний зохицуулт юм а. Дүүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны журамдч хуулийн этгээдийн субъектийн онцлог тохирсон наривчилсан зохицуулт дутмаг байна. Тодруулбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан хуулийн этгээдэд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг төдөлзүүлэх тасан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой журамд тасан сэргийлэх арга хэмжээ авахдаа харгал зах нөхцөл, хугацаа үндэслэл, тасан сэргийлэх арга хэмжээ хүчингү болгох, хугацаа сунгах журам зохицуулагддаг байна. Мөрдөн шалгах ажиллагааны хувьд хуулийн этгээдэд голчлон хийгддэг ажиллагааны нэг бол хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах ажиллагаа юм а. Гэвч эдгээр ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл шаардлага, хугацааны зохицуулт мөн л тодорхой ус байна. Бизнесийн байгууллагын хувьд үйл ажиллагаа төр зогсох тоглолтол, тасалдал үүсэх зэрэг тохиолдолд жижиг бизнесүүд санхүүгийн дарамт, эрэлт буурах зэрэгт хамгийн хурдан буюу дунджаар 1-3 сарын дотор хямралд ордог бол дунд том бизнесүүдийн хувьд 3-6 сарын дотор санхүү үйл ажиллагааны хүндрэл мэдрэгдэж улмаар дампуур хүртэл эрсдэлд ордог талаар судалгаанууд бий. Иймд энэ үр дагаварт хүргэж болзошгүй хуулийн этгээдийн үйл ажиллагааг төдөлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахдаа хуулийн этгээдэд үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих үүднээс хуульд шалгагдах зарчмын журмын зохицуултыг оновчтой болгох зайлшгүй шаардлагатай байна. Эрх хязгаарлах арга хэмжээний процессын тодорхой байдлыг хангах нь Монгол Улсын үндсэн хууль болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд бүрнээ нийцэх ба хэм хэмжээний бус байдлаар иргэн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлэх, шударга шүүхээр шүүлэх эрхийн биелэлтийг хангах суурь болно. Энэ зорилгоор Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуул, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдаа орох, иргэний эрхийг хязгаарлах ажиллагааг зогсоон хүний эрхийг хамгаалах, процессын шударга ёсыг хангах, мэрэгжлийн байлгах чиглэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хуулиудыг бүрэн процессжуулан хуульчлахаар тусгасан. Түүнчлэн Монгол Улсын үндсэн хуулийн зэцсийн 2025 оны 7 дугаар дүгнэлтээр цагдаа хорих тасан сэргийлэх арга хэмжээний талаар авч хэлцэхдээ хүний эрхийг хязгаарлах зохицуултын үндэслэл журам хууль тодорхой тусгагдаагүйгээс төр хуулийн процессын тодорхой байдлыг хангах үндсэн хууль заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Эдгээр практик хэрэгцээ шаардлагад үндэслэн хууль хяналтын байгууллагууд болон иргэний нийгэм, судалгаа, хувийн ишлийн төлөөллийн байгууллагуудаас ирүүлсэн санал, мэдээлэл болон бусад улсын сайн туршлага зэргийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд хууль тогтоомжийн тухай хууль заасан хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд болох цагдаагийн ерөнхий газар, улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын дээд шүүх, авилгатай тэмцэх газрын саналыг авсан бөгөөд хуулийн төслийн олон нийтийн хилцүүлэгт хууль хэрэгжүүлэх байгууллагуудаас гадна хүний эрхийн үндэсний комисс, өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа ажуулрын танхим болон аж ахуй нэгжүүдийн төлөөллийг хамруулсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дараах нэмэлтийг оруулахаар тусгасан болно. Нэгдүгээр хуулийн этгээдэд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг төдөлзүүлэх тасан сэргийлэх арга хэмжээ авахд харгалзах нөхцөл. Хоёрдугаар хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг
төдөлзүүлэх тасан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон нэмэлт нийт хугацаа, хөрөнгийн шилжилт төлөвлөгөөний хязгаарлах мөрдөн шалгах ажиллагааг явуулахад харгалзах нөхцөл, хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээд таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт төлөвлөгөөний хязгаарлах ажиллагаанд харгалзах нөхцөл хугацаа тодорхой болох бөгөөд ажиллагааны процессыг хуульчилснаар хуулийн этгээдийн шударга шүүхээр шүүлэх эрх, процессын тодорхой байдал, пропорционал зарчмыг хангах суурь болно. Ийхүү хууль зүйн орчныг тодорхойгүй байдлыг бууруулснаар эдийн засгийн гол хөшүүр болох хувийн хвшил бизнесийн байгууллагын үйл ажиллагааны тасалдлын эрсдэл болон жижиг хувьцаа эзэмшигч, ажилчид, зээлдэгч, дам нөлөөг хохирох эрсдлийг бууруулах эерэг үр дагавартай гэж үзэж байна. Улсын хурлын эрхэм гишүүдээ хуулийн төслийн хэлэлцэх хэсгийг шийдвэрлэж өгнө. Баярлалаа.